Сайн мэцхан та бүхний гэр бүлийн гишүүн Томс Гэлэн. За гэр бүлийн чинь гишүүн гэдэг утгаараа нэг хэрэгтэй зөвлөгөөнд өгмөр байна. Нэгдүгээрт нь Exit Me төслийг сонирхож байгаа залуучууд зөндөө байна. Тэгээд Steam-ийн тоглоом тоглодог бүх хүмүүс л ямар нэгэн байдлаар скамлж үзсэн байдаг. Тийм учраас Exit Me төсөлд оролцохдоо болж өгөх шинэ аккаунт нэгээд тэрнгээрээ оролцоорой. Тэгээд Steam Card-аа өгүүлж төвчүүлж өөрийнхөө үндсэн айтем алдах эсэл үргэлж байгаа шүү. Нэгсэн өн ашгараа бүдэг зүйл болохгүй тулд ингээд эртэн тавхаас хамжилж шүү. Хоёрдугаар зүйл. Тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн тэр ашиглаж байгаа бирж чинь тэр бирж рүү нэвтрэхэд Google Authenticator эсвэл mail утасны чинь SIM-ээр давхар код явуулж баталгааж болдог тийм. Тэгэнгუთ л хүмүүс ингээд тэр одоо ашиглаж байгаа аппликейшн дээр 5,000-5-аас 10,000 доллар эцэд амар их хэмжээний мөнгө хийчихэд ерөөсө утасныхаа 4-өөс 6 хоорондоо кодоор тэрийг хамгаалж байгаа байхгүй. Магадгүй юмыг яаж мэдэх муугаар бодоход эстэл болоод санамсруу шавуулж явж байгаа утасыг чи өөрөө авчих юм л эсвэл түр бицгээ гарсан хүн чинь хажуучаа суужсэн утасны чинь кодоор нэвтэж ороод тэр одоо ашиглаж байгаа аппликейшн дээр чинь байгаа тэр код чинь өөр тийшээ шилжүүлчихэд та хохироод үлдэх эрсдэл маш өндөр байгаа учраас тэрийг анхаарад ядаж Gmail утасны дээр аппликейшн болгож татахгүй гэрийн компьютероос ордог ч юм уу. Эсвэл Authenticator-ыг гэрийн компьютероос ордог ч юм уу ингэж офлайн хөлбөмбөөр шилжиж өөрөө давхар хамгаалаад нэвтрэх аппликейшн болгон дээр код уншуулдаг байхаар тохиргоог тааруулж өгөөрэй гэж хүсье. За өнгөрсөн 7 хоногийн хот зүйдүүд юу байваа? За хамгийн хот нь бол нөгөө нэг болсоо штэ. Халуун галдуултай. Тэр бас юу вэ гингут манайх 1 тэрбум $1 тэнцэх хэмжээний бондыг босгоод тэрнгүүрээ талаар нь хотоо байгуулчин талаар нь биткойн аваад дарчнаа. Тэгээд тэр хот нь юу вэ гингут ихэд крипто дотоодын болон гадаадын тэр блокчейн хөгжүүлдэг хүмүүсийг хурж ирээд татвар төлөхгүйгээр тэр хөгжүүлэлтийг хийгээд үйлчлүүлээд энэ салбарыг жихэн бүүн болгох анхны хот байх санаачлал гарчихсан байгаа. Нэгэнт л маш том эрсдэл өөрөөд биткойныг мөнгөөр хөлнөшүүлсэн байгаа юм чинь хүлээсэн шиг хүлээч гэж бодож байгаа шиг энэ үсэн ерхийлэгч. За энэ слотартай холбоотой биткойны мэдээ юм байла. Хоёрдугаарт нь хэвэл Anu байла. Jerome Powell гэдэг Америк нэгдсэн улсын төв банкны ерхийлэгчийг Joe Biden дахин улиран сонгох саналыг гаргасан байна. Энэ яагаад сайн мэдээ вэ гэж үзэж байна вэ гэхээр сенаторын хурал дээр Jerome Powell-аас асуухад манайх биткойныг бандахгүй бандчлаа гэсэн чинь манайх бол биткойныг бандна гэсэн төлөвлөгөөгүй гэж энэ хүн хэлжсэн. Тэгэхээр энэ хүний байр суурь нь болонгод CBDC буюу Central Bank Digital Currency гэдэг ойлголт байна. Төв банкны цахим мөнгө энийг ингээд хурдан хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлье гэдэг зүйлийг ярьдаг хүн байгаа. Тэгэхээр энэ талаараа бас айгүй сайн болов уу гэж бодож байна. Крипто дээр зохицуулт айгүй сайн хийж өгөөч. Тэгэх юм бол Хятад болон Америк нэгдсэн улсын энэ оржиж манипуляц хийгээд байгаа нөлөөллийг одоо үнийг ингээд өсгөх бууруулах ч юм уу энэ нөлөөг багасгах боломжтой шүү дээ. Энэ дээр илүү анхаарч гэдэг зүйлийг хэлсэн байлээ. Ер нь бол хоригдлыг гэдэг байр суурь ер нь их суларч явах шиг байна. Америк нэгдсэн улсын явдлаа. Америк бол нэр хамгийн том майнер те дэлхийн биткойн майнерын хамгийн том гэж явдаг. Тэгвэл хоёрт нь юу ордог вэ гэхээр хоёрт нь Казахстан улс ордог. Казахстан улс мөн л адилхан зохицуултыг хийяал гэдэг зүйл ярьж байна. Яасан бэ гэхээр манайх дэлхийн хоёр дахь том майнер боллоо. Гэхдээ энэ ч нэсээ бид тийм санхүүгийн ямар нэгэн ашиг олж байгаа юм бол үнэхээр алгаа. Тэгэхээр энэ тал дээр зохицуулт аягүй сайн хийж өгөө. Дэлхийн хоёрт орж байгаа том майнерын мөртлөө энэ ч олж байгаа татвар ч юм уу тийм орлого ер нь тэр ялыг яаж авах нь тодорхойгүй байна. Энэ дээр хэдүүлээ төвлөрж ажиллая гэдэг зүйл ярьчихсан байлээ шүү. За экспортод дахиад холбоотой нэг юм ярихад нөгөө Staples Center гэдэг Lakers-ийн Los Angeles Lakers гэдэг багийн ордон байсан. Энэ Crypto.com бодлож аваад крипто ордон болчихсон байлээ. Тэгээд тэр ч утгаараа CRO гэдэг токен маш сайн өссөн байлээ шүү. Та бүхэн шалгаад үзээрэй. Бас Америкийн том компаниудаас McDonald's байсан. McDonald's юу гэж хэлсэн бэ гэхээр манайх special NFT гаргана гэсэн. Ингээд ирэхлээр инхүүдээ олон нийтэд стажинх нөгөө нэг юу адаг штэ. Импэтэн чихрээд орлоо гэдэг шиг. Нэг тийм лаг залуу биш байсан ч гэсэн тэр залууны тухай ингээд найзууд нь ясаар байгаад бараг дорлуулцдаг. Яг эдээ адилхан шиг крипто гэдэг зүйлийг хүмүүс ясаар байгаад хүсэхгүй байсан ч гэсэн хүмүүс татагдаад орчих. Тэгээд тэр чутгаар өмнө илүү өсөх боломж цаашаа байж магадгүй юм те. Энэтэй холбоотой нэг юм яагаад ингэж хараад байна гэхээр Morgan Stanley гэдэг Америкийн банк 300 сая $300 тэнцэх хэмжээний Grayscale-ийн Bitcoin Trust-ийн хувьцааг эзэмшиж байгаа юм байлээ. Энэ ч бол ингээд уламжлалт санхүүгийн гэж бодож штэ банкнууд чинь криптог шинэ хувьсэл гэж хараад байгаа. Тэнгуут чинь уламжлалт санхүүгийн зах зээл нь ч гэсэн ингээд тодорхой хэмжээний шууд төлөвшөргүй ч гэсэн шууд бусаар төлөвшөрж байгаа гэдэг магадгүй эдгээр бас өсөх потенциал дахиад байгаа болов уу гэж таамаглаж байгаа байх гэж хувьяасаа дүгнж байгаа шүү. Хөвгөнд өгөлтчөө. Тийм нөгөө нэг bias гэж ярьдаг штэ. Тийм болцсон байж магадгүй. За биткойнтэй холбоотой мэдээ ингээд дуусгая. Энэ дундуур ганц Binance-тай холбоотой юм хэлчихье. Coinbase бол хувьцаа нарилж яалагддаг IPO зарласан компани. Тэгмүүд Binance US бас IPO зарлаад хувьцаагаа гаргана гэд мэдгдсэн байлээ. хэр хэмжээний мөнгө босхийг бол CC өөрөө хэлж мэдэхгүй гэсэн. Гэхдээ хэдэн зуун сая $100 хэмжигдэх байхаа гэж хэлж илээ. За энэний араас бас нэг гоё мэдээ байгаа нь
Ripple-ийн CEO мэдээлэл гаргасан билээ. Тэр юу гэхээр манай энэ заваараад байгаа сонжроод байгаа шүүхийн асуудал 2022 онд бол шийдэгдчих байхаа. Яг ийм байр суурьтай байна вэ гэхээр ерөөдөө шүүгч бол ингээд энэ бол ганцхан XRP-ийн асуудал биш юм а гэдгийг ингээд мэдрээд айгүй зөв өнцгөөс хараад эхэлсэн. Тэгэхээр энэ асуудал бол одоо дахиж сумшихгүйгээр шийдэгдэх байх. XRP-ийн асуудал бол ганцхан XRP-ийн асуудал биш. Хэрвээ XRP дээр л одоо ингээд энэ шүүхтийг ялгачих юм бол дараагийн coin гарч ирэхэд өмнөх кейс дээр яаж шийдвэрлэгдэж гэдэг утгаараа бүх блокчейн юм coinтэй холбоотой салбарууд дээр ялгагдал хүлээгээд явах тийм том эрсдэл байгаа учраас XRP бол энэ шүүх хурлаас ялгаж болохгүй байгаа. Тэгээд энэ шүүх хурлыг мэдхгүй хүн тайлбарлаж хэлэхэд юу болсон юм гэсэн чинь олон нийтийн хохирохоор хэмжээний их coin-ыг танаа 30% чинь зарцсан юм биш үү? Үн цаас гэж хэлвэл болохгүй шүү дээ гэдэг чинь манайх үн цаас биш дээ. Тэгсэн чинь үгүй танах үн цаас мөн гэдэг. Тэгээд айл англи хамгахдах нэг тодорхойгүй нэг юм заваараа л яваад байгаа. Гэтэ ямар ч байсан хитнээ XRP-ийн фэн биш ч гэсэндээ XRP-г ялаасаа гэж хүсэж байна. За энэ дараа нэрээ нэг гоё юм яасан. Тэр NFT-тэй холбоотой шүү. Collinson гэдэг юм тойл бичиг байдаг. Тэгээд тэдний 2021 оны онцлог үг нь юу байсан бэ гэсэн чинь NFT гэдэг үг байлаа. Non-fungible token, үйл олгох токен гэдэг үг чинь энэ оны онцлог үгээр шалгарсан байна. Тэгээд NFT гэхэлэр ер нь бол metaverse-тэй холбогдно. Metaverse-тэй холбоотой Grayscale судалгаа хийгээд энэ metaverse чинь өөрөө 1 триллион $1 зах зээл болох бүрэн боломжтой байна. Тэгээд 2020 оноос байсан баха. 21 онтой харьцуулахад ийшээ орж байгаа хэрэглэгчийн тоо 10 дахин ихсэн байна. Тэгэхээр 1 триллион $-ыг ганцаараа зах зээл байж магадгүй юм биш үү гэдэг зүйлийг ярьсан байна. Нэр crypto winter гэж яриад байгаа. Crypto winterтэй холбоотой ганц юм хэлэхэд энтэг усад нэг хуулийн төсөл орж ирсэн байлээ. Тэр хуулийн төсөл төр болонгот крипто дээр ямар зохицуулт хийх үү гэдгээс гадна зарим нэг криптог арилжаалахыг хориглож магадгүй тухай тусгадах шуум яваад илээ шүү. Тэгээд энэ нь крипто винтер эхлэл байх уугүй юу гэд хүмүүс яг одоо бас ярьж эхэлж илээ. Та хувьдаа юу гэж бодож байгаа бас бидэнтэй хуваалцаарай. За ингээд манай мэдээлэл хэсэг энэ хүрээд дуусж байна. Одоо TA явцгаая. За сайн байцгаана та бүхэнд TA шинжилгээний болноор хүрч байна. Одоо ингээд Secure Bison хийсэн coin-ууд дээр анализ харуулж байна. Эхний coin юу вэ? Хийсэн coin-ууд дээр шинжилгээ. За нэг мань нэг 4 coin гаргацсан шилэгдэв. За. Ямар 4 coin мэдэлч вэ? За. Энэ хоногт бол Atom, Sand, Mana, Gala гэдэг. Энэ түрүүн төсөл дээр ер нь ярих гэж бодлоо. За, ерөнхийдөө Cosmos гэдэг. Cosmos чинь төслийн үед бол одоо би нэг блокчейн дээр гаргахаар бол Cosmos-ыг ашиглаад бэлэн темплейт дээр л баг ингээд өөрөө дөрөв тавьчихж байгаа ухааны энийг бэлдэж өгöd байгаа юм Cosmos хийгээд байгаа гэж бодоод зөв. Зөв. Ерөнхийдөө Squarespace-ийн сайт байт юм байлаа. Тэнд болгоод кодингийн ямар нэг мэдлэггүй ороод тийм маш гоё сайт хийж болдог өөртөө зориулаад. Atom бол ерөөсөө бас яг тийм байдаг байхгүй. Блокчейн дээр ямар ч мэдлэггүй одоо мэдлэггүй цаашаа амар тийм хэлбэраар өөр нэгэн блокчейнийг хөгжүүлэх бүрэн боломжтой болгож өгөх юм гэсэн. Хөгжүүлэгчдэд тэр тусмайлаа амар бахар төсөл гэсэн. За хоёлаа нөгөө өмнөх түүхээ харъя гэдэг шиг одоо энэ түүхийг аваад ирсэн маань л танд. За мэдээч яг давхцуулах юм бол таарахгүй. Ер нь бол яг давхцсан гэж байхгүй. Гэхдээ яг ерхий чиг баримжаад адилхан явж байна те. Тэгэхээр энэ маягтай ингэж явах юм бол за миний бодлоор одоо бол энэ хаад ийм шал болж исэн. Шал нэг шалгацсан те. Одоо л ерөнхийдөө энэ correction sideway хөдөлгөөн хийж агаад тийшээ ихний таргет бол энэ хавцаа ирэх болов гэсэн таамагтай байна. За мөн ингэ харуулсан. Bullish pattern нэг ба тий. Дэшээ удаадаг pattern. За эндээс ингэ хэдүүлээ харах юм бол өмнөх шинжилгээний тухай сурсан зүйлийг ярих юм бол за энэ доо байна тийм үү. За доог хэдүүлээ ингэ тавьчих. За эндээс үнэхээр риск өндөртэй арилжаа хийж байгаа хүмүүс бол эндээс ч юм уу тий. Trend line-ы доор цэгээс дэшээ за мөн эсвэл сэтрэлтэн дээр нь орж болно. За үзэх юм бол бүр ингээд өмнөх оройгоо эвдсэн цагт тий дараагийн шинэ орой тогтоод доошо correction хөдөлгөөн дахиад ийм bullish pattern үүсний дараа сэтрэх үед нь орох юм бол аад орох болж байна. За энэ маягчлаа ингээд оролт гаралтуудаа төлөвлөөд явж байсан тийм. За миний хөдөлгөөн дээр оролттой байгаа. За Atom дээр юм байна. За Sandbox. За Sandbox дээр тодорхой хэмжээнээс fan club байгаа тийм. Fan club тийм. За өмнө хэдүүлээ бас харчихсан нэлээд том хөдөлгөөн болж байна. Энэ дээр бас нөгөө урдны шинжилгээнд дээр аад хөдөлгөөнийг энэ дээр тайлбарлаж ирсэн. Өмнөх оройгоо эвдээд bullish pattern үүсний дараагаар орох юм бол дэшээ хөдөлгөөн ороод ирэх боломжтой гэсэн яг хөдөлгөөн орж дэшээ гараад адраад одоо тэрнээс хойш бас нэлээд өндөр шүүгийн ашигтай явж байна шүү. За энэ 180% орчим.
хувь ашигтай яваа. Спот харилцаан дээр 180% гэдэг бол бас их шүү дээ. Тий, ер нь бол бас спот харилцаан дээр 180%. Хаач байхгүй л өгөөжлөлтэй тий. Бонд авсан хувьцаас. Гэхдээ хойно дээр эрсдлийн үед маань сандлын ялгаа байна. Одоо ингээд өндөр оройдор ирсэн байгаа юм чинь одоо бол авах хань эрсдэлтэй тий. Одоо тэгээд эрсдэлтэй гэж хэлэх хэцүү, эрсдэлгүй гэж хэлэх хэцүү. Тааварлшгүй шүү дээ тий. Биткойн тэг центээс $1 хүрэхэд бол яг ийм л зур харагдсан баг. Тэгээ $1 дээр хизээ баядж байгаа хүнийг бол маш эрсдэлтэй гэж үзэжсэн бол тухайн үед бол зөрөгтэй авсан бол өнөөдөр тэг сонгоцсон дээр тэгэл нэг виски, вайн шимэл амьдэрж штэ. Cryptocurrency холбоотой нэг мэдээ гэхэд Nike нөгөө өөрийн гэсэн metaverse-ийг хөгжүүлнэ гэдэг Roblox дээр ярьж ах шиг үлээ. Тэгсэн чинь тэрний өрсөлдөж нөгөө Adidas ч энэ sandbox дээр газар авсан юм л шүү дээ. Одоо ер нь бол том төлөгч нарт газар аваад хэлж юм тийм үү? Ер нь л зэрэгэлдээ хамт ертөнцид амьдраад шүү дээ, тий. За, Sand-тай холбоотой бас нэг мэдээ урд нарчсан. За, Mana MJ. TMJ. Бүр бас юм бүлэгэм үүссэн байсан, тий. За, энэ дээр за миний хувьд энэ дээр ямар бодолтой байна вэ гэхээр за өмнө энэ дээр бас хэдэн шинжилгээ хийжсэн. За миний хувьд энэ тамга гаргаж ирсэн. За энд маш том те шал 3 шалгацсан. Одоо эндээс дэшегээ энэ импульс хөдөлгөөн ороод ирэх боломжтой болов уу гэж ярьжсэн бол за эндээс энэ цэгээс дэшегээ ороод ирсэн байна. За энэ цэгээс дэшегээ ингээ харах юм бол 140% өсөлт үзүүлсэн байна. За тэгэхээр одоо миний хувьд бол одоо бол ер нь импульс хөдөлгөөн ер нь ханж байна. Тэгэхээр одоо бас л нэг correction хөдөлгөөнөө харж агаад сэтэрлэн дээр нь хоцорсон фом орж байгаа хүмүүс бол адглаад нэг эрсдэл багтаа арилж явах боломжтой юм болов. Манач нэр бас газар 2.5 сая $2 тэнцвэрээр зарцсан хэлсэн шүү дээ. Канадын нэг хөрөнгө оруулалтын фирм гэж илүү юу байлаа. 2.5 сая $2 мана дээр газар авсан байлээ. Газрын 8 ч юм бол. Яа наа амьдрал дээр баг нэг ч газарг байсан чинь дижитал ертөнцийн дээр газрууд нь баг зарагдаад дуслаа. Харин тийм ээ. За Gala-гийн хувьд бол бас гейм дисплей лээ. Тий. За тоглоом дисплейд нь бичсэн байгаа Spider Tanks, Town Star гэх мэт ингээд ийм 5 дисплей хэмжүүлж байгаа. Эндээс бол ихний 2 тоглоом нь бол тоглогдоод play to earn гэдэг чинь тоглоод юм аа тий. Түр бит тоглол. Гэдэг төслөө лээ. За тэгээд энэ дээр адилхан бас ингээд эдитэн төслүүд хэрэгжиж байгаа. Тэгээ бас нэлээ metaverse-тэй холбоотойгоор дахиад дэшээ буутсан. За энэ дээр нэг шинжилгээ хийж үзээг бол бас л нөгөө нэг том батарейн дэшээ задрахтай metaverse-тэй холбоотой сэт явсан. За тэгээд энэ хөдөлгөөн бидэрт боломж байсан байна тий. Correction хөдөлгөөн байсан байна. Энд correction одоо энэ дахиад correction байх боломжтой юу? Гэдэг таамаглал тийм үү? Энэ таамаг шүү. За тэгээд correction хөдөлгөөн хаана байсан бэ гэж за Fibonacci татаад үзье тий. За Fibo татаж үзэх юм бол golden ratio гэдэг энэ golden boost дээр 61.8 дээр нэлийн том correction хөдөлгөөн орж ирсэн байна. За энд бас нэг boost дээр орж ирсэн байна. Одоо унаад ороод ирэх юм бол энэ бүс дээр энэ бүс дээр бас нэг тодорхой хэмжээний эсэргүүцэл авах боломж байна тий. За би бол нэрээ эндээс ингэх юм бол нэг юм correction хөдөлгөөн харж агаад 38.2 дээрээс нэг үзэж болох юм болоо зөв миний хувьд шүү тий. Би тэрнээс хүнийг бол ороорой гэж хэлээг үрсдлийг бол өөрөө даах хэрэгтэй. Маш өндөр өссөн. Гэхдээ одоо энэ нэлийн хайптай байгаа үед бол тренд дэшээ байгаа үед бол доош харах нь хэцүү. Тэгэхээр энэ бол trend your friend гэдэг шиг тэгэл трендэд дагаад явж байгаа намын зүйтэй л дээ. Зөв. Нэр юундаас төгсгөлтний хэдийн юм хэлэхэд яагаад бид нэг юм гейминг төслөд аягүй яриад байгаа юм бэ гэж хүмүүс асуугдсан. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр Bitcoin Winter гэдэг нэг үйлрэл яриад байгаа шүү дээ. Тэгвэл тэрнээс Winter-аас гадна өмнө зөндөө олон үйлрэлүүд бид нэг дамжиж авсан байгаа. Нэгдүгээр нөгөө Bitcoin өөрөөсдөг Bitcoin үйлрэл байсан. Араас нь Ethereum бол нөгөө нэг өөрсдөө гэсэн блокчейн хөгжүүлдэг coin-ууд амар явсан. Тэгснээр meme coin-ууд гарч ирсэн. Одоо бол яалтчгүй NFT болон gaming token-ийн үйлрэл болчиход байна. Тэр ч утгаараа бид нэг юу яриад байгаа шүү. Геймингийн төслийг онцолж яриад байгаа шүү. Бас тэр юу би нэг асуулга явуулсан Instagram дээр. За хүмүүс юм ингээд юу сурмаар сурвалт явах уу гэсэн. Тэгээд сургалтнаасаа юу сурч авах гэдэг та ингээд сурвалт суугаад байгаа юм бэ гэдгсэн чинь яг үндэ юу сурахаа мэдэхгүй байна гэдэг жийсэн. Тэгээд T8 талаас нь сурмаар байгаа хүмүүс бас их байгаа юм байлээ. Хэрвээ T8 талаас нь сурмаар байгаа хүмүүс байх юм бол манай Discord орж ирээд анхан шатны өрөөнд ер нь төрөө болон Ninja 12 гээд залуучууд бүгдийг заадаг байгаа. Ninja-гийн хувьд бол 12 сарын 1-нд 7 цагаас ер нь анхан шатны хүмүүс ороод ирэх юм бол би ингээд анхан шатны ойлголтуудын бүгднийг зааж өгье гэсэн юм хэлсэн байсан шүү. Nice. Үнгү. Ваа. Наад Discord ч бүх юм үнгүү байт юм аа. Тий, дандаа үнгүү шүү. Бид нар юусоо үнгүү заадаг байгаа шүү. Манай Cryptoverse-ийн бичлэгч гэсэн үнгүү үзэгддэг байгаа.
Йоо, YouTube дээр үү? Тий. За ярих. Хөөх хөхтөд би бас үнгөө. За.